Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт Coal Mongolia 5 дахь жилдэн боллоо. Монголд ZES алт ураны салбарын олон улсын чуулган болж байхыг таалав сонсоогүй байх. Нүүрсний салбарт Coal Mongolia чуулганаас гадна зөвхөн тээвэр, логистиктэй холбоотой асуудлыг дагнан ярилцдаг Coal Trans нэртэй бие даасан олон улсын хуралч мөн жилбэр болдгийг. Алтыг гулуузлаад онгоцораачдаг тээвэрлэлтийн зардалгүй бизнес бол нүүрс бүхлээрэн ашигладаг, тээвэрлэлтийг яаж хийж байгаагаас үр ашиг, орлого нь хамаардаг ашигтмалт мал. Coal Mongolia 5 дахь удаагийн чуулган энэ жил цаг хугацаа, хэлэлцэх асуудал сэдвийн хувьд урд жилүүдээс онцлогтой болсон юм а. Энэ нь 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй 5 толгой гэх ордоо Монгол улс эдийн засгийн эргэлтэнд оруулахаар зориглон орсонтой холбоотой юм. Монголын 5 толгой ордоо дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч оронтой хэлийн наан цаана оршдог давуу талтай. Засгийн газарч тэр, сонирхогч талуудч тэр энэ боломжийг алдалгүй барьж аваад аль аль талдан ашигтай гэрээ хэлцэл хийгээд үзэглэх шатандан орчход байгаа нэн эгзэгтэй үе. Мэдээж нүүрсний орд газруудтай холбоотой олон асуудал энэ чуулганаар хөндөгдсөн ч 5 толгой ордыг ашиглах, үр шимэн монголчуудаа үлдэх асуудал чуулганы төлөөлөгчдийн ярианы гол сэдэв байлаа. Монголын эдийн засаг тун хүнд шокын байдалтай. Америк доллар 2000 хүрчихсэн энэ үед 5 толгойг хөдөлгөж эх орнон аврах уу, илгээр нь хэвтүүлэх үү гэсэн улс төрчдийн шийдлийг монголчууд хүлээж байна. Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа засгийн газрын ажлын хэсэг чуулганы эндэрт байр суурь нь илэрхийлж байсан юм а. Тэгэхээр бид нар нөгөө том төсөл хэрэгжүүлж сураагүй учраас за одоо улсын их хурлд өнөөдөр засгийн газрын хуралдаанаар ингээд эцэлсэн хувилбараа улсын их хурлд өргөн барих байх гэж бид нар хүлээж байна. За улсын их хурлд очичоод энэ төслийг ямар шалгуураар хэмжих вэ гэдэг асуудал үүсч гарч ирнэ. Тэгээ би энэ дээр бас нэг санал хэлмээр байгаа. 76 гишүүн 76 шалгуур хэлээд тэгээд маргалдвал одоо энэ төсөл хувь заяа хүндхэн болно. А ер нь бол юугаар шалгуур хийдэг юм бэ гэхээр ажлын хэсэг өөрөө консорциумтойгоо суугаад тохиролцоон түрээд эцсийн баримт бичгээ бэлтгэлээ засгийн газарт орууллаа. Их хурлд ингээд цаашаа ороход том л хоёр том шалгуур байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байна уу үгүй юу гэдэг л асуудал байна. За энэ дээр эргэлзэх юм байхгүй. Угаасаа ч том хөрөнгө оруулагчид урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж хахад өөрсдөө тухайн орных нь хууль тогтоомжийг зөрчиж гэж хинч тэгж бодохгүй. А өөрсдөө тийм юм үйлдэл хийх юм бол өөрт нь хэцүү учраас хизээч тэгж ажиллахгүй. Тийм учраас хууль тогтоомжийг зөрчихгүй гэдэг сонирхол бид нарт ч тийм сонирхол бий, хөрөнгө оруулагч тийм сонирхол байна. Энэ дээр эргэлзэх зүйл байхгүй гэж хэлэх гээд. Хоёрдугаар тавих шалгуур зөв буруу хийгдсэн тавих шалгуур юу байх вэ гэвэл засгийн газар уралдаанд шалгаруулалт зарласан 268 дугаар тогтоол биелэгдсэн эсхээр л шалгаж болно. Энэ тогтоолын бүхий л залтууд бүгд биелэгдсэн. Хэдийгээр маш хүнд олон яриа болж исэн боловч энэ залтууд бүгд биелэгдсэн гэдгийг хэлмээр. Дэд бүтцийн төмөр завтай холбоотой ер нь дэд бүтцийн ашиглалтыг эзэмшигч хоёрыг нь салгая гэж ярьж байгаа. Энэтэй та юу гэж хэлмээр байна? Би супер циклтэй холбоотой бас эдийн засгийн чуулган дээр ч энэ дээр бас хэлээд байгаа утга учир энэний ард байгаа. Супер циклийнхаа сэтгэлгээг хаях хэрэгтэй. Супер цикл үн өндөр байхад олборлолтын тусдаа бизнес хийж болдог, тээвэрлэлтийн тусдаа бизнес хийж болдог, борлуулалтын тусдаа бизнес хийдэг ийм сайхан тансаг үе байсан. Энэ тансаг үе чинь аль хэзээ өнгөрцөн байна. Одоо бүх дэлхийн өрсөлдөхийн тулд олборлолтоос нь ахуулаад хэрэглэгч хүртэх энэ бүх гинжин холбоог нэг эрх мэдэлд өгчөөж өртөг объемоор өрсөлдөх ийм стратеги бий болчиход байна. Тэгэхээр би яг хөө Мерсер супер циклийнхаа хуучин сэтгэлгээнд байгаа улсыг буруутгаад яг хөө аль болох энэ хуучин юм хурдан хайж чадвал бид нар аль болох түргэн үр дүн төрнө. Тэр утгаараа би нэвтрүүлгийнхээ эхэнд бид хэлсэн. Нүүрснээс ашиг орлого олж улс орноо өөдөнд атэлгэвэл тээвэрлэлтийг тэр дундаа төмөр замын асуудлыг орхих ямар ч боломжгүй. 5 толгой бүс нутагт Эрдэнэс 5 толгой, орон нутгийн 5 толгой, Energy Resource гэсэн 3 компани одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Ухаан худаг ордод ажиллаж байгаа Energy Resource жилдээ 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр.
18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, мөн усан хангамжийн систем, дагалдах дэд бүтцийн байгууламжууд барьж, ажиллагчдын орон сууцны хороолол, хүүхдүүдэд орчин үеийн сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг барьж өгснийг Ковел Монголын чуулга уулзалтанд оролцогсод нүдэрэн үзэж танилцсан юм. Санхүүгийн талбайд ажиллаж байгаа орон нутгийн 5 толгой болон Эрдэнэс 5 толгой компаниуд олборлсон нүүрсээ аман дээрээс нь зарж байна. Яагаад эцсийн хэрэглэгчид биш, уурхан аман дээрээс нь арилжаа хийж байгааг сонирхоход дэлхийн зах зээл дээр нүүрсний үн унаж тээвэрлэлтийн зардал нь ашгаас нь хол давчхад байгаа болохоор гэх тайлбар сонсогдсон. Тэгвэл тээвэрлэлтийн асуудлаа шийдээд төмөр замаа барьчихгүй яасан бэ гэх асуулт гарч ирнэ. Энержи ресурс хөрөнгө мөнгөө босгоод 5 толгой гашуун сухад чиглэлд төмөр зам тавихаар аль эртэл 6 жилийн өмнө ажиллаа эхлүүлээд явж байсан. Нэг л өдөр төр шийдвэр гаргаад энэ эрхийг цуцалж өөрөө барихаар болсон. 6 жилийн дараа ганц ч метр төмөр зам тавиагүй сууж байгааг хуралд оролцогчид хатуухан шүүмжилж. Энэ ажлыг санаатаагаар зохион байгуулалтаагаар гацаасан хүмүүсийг өнөөдөр шүүх цаг болсныг хатуухан хэлж байлаа. Энэ ялангуяа нүүрсний салбарт аваад үзэх юм бол бид бол маш их өртөг өндөртөө автотээврийн тээврийг бол ашиглаж байна. За энийг ингээд яг ингээд наривчлан өөрөөр хэлбэл уурхаагаас олборлсон нүүрсийг худалдаа авагчийн гарт хүргэх энэ урт хугацааг аваад үзэх юм бол дотроо маш олон юм шат амжилттай явж байгаа шүү дээ. Чи олборлоо, тээвэрлээ, тэгээд нөгөөтний гайлын баталгаат өст нь нэг буулгаад тэгээд тэнд дахид битүүмжиж эргэж ачаад тэгээд дахиад тээвэрлээ, тэгээд хил гайлаар нэвтрээд ингээ очдог. Тэр болгонд нь ингээд зардал шингээд байд. 5 толгоос одоо гашуун сухат руу, нарийн сухатаас шив өрөнгийн бомб руу гэдэг чинь 2009 онд бол бүх юм зөвшөөрсөн байсан шүү дээ. Засгийн газараас 10 онд. Тэгэхэд чинь нэг компаниуд нь гэрээ төстэй хийж гисэн одоо гэрээгээ авчихсан, гэрчилгээ авцсан явж ийсэн шүү дээ. Тэгсэн хэрнээл одоо тэр үе тийм их мөнгөтэй багт нь компаниуд өөрийнхөө мөнгөөр барья гэж яхад нь бол одоо манай тэр засгийн газар энэ зогсоогоод тэгсэн өнөөдөр тэгээд өөрөөсөө мөнгө гаргаад тэрийг барьна гэж. Хэрэг бид нар одоо тэр мөнгө өгөхдөө 2010-11 онд барьсан бил өнөөдөр энийг бид нар ярихгүй шүү дээ. Байдал бол шал өөр байх гэсэн. Нэг осондоо тухайн үеийн засгийн газрын одоо шийдвэр нэг тийм сонин гарсан. Нүүрсээ экспортлох гэж зориулж барьж байгаа төмөр замаас ашиг олно. Тэн дээр бизнес хийн. Тэнд асрыг тариф тогтоож байгаа тэр хөрөнгө оруулалтын буцаагаад олж авна. Тэгээд дараа нь улсад аваад тэр нүүрсний экспорт дээр хяналт тавина. Хил дээр хяналт тавих хэрэгтэй. Монгол улс чи хил гайлтаа улс ч дээ. Тэр чинь төмөр зам дээр хяналт тавьж тэндээс асар их одоо тарифын ашиг орлого олж тэгээд нүүрснийхаа эрсдэлт чадрыг унгаана гэж байгаа. Тийм бодлого чиглэл, тийм эдийн засгийн модель загвар, тэгээд техник ашиглалтын тийм одоо ойлголт бол үнэхээр санаад багтахгүй байна. Мэдээлэл дутаачдаг юм уу? Эсвэл ойлгохыг хүсдэг юм уу? Эсвэл тэгж ботхоос залхуурдаг юм уу? Би бол үнэхээр хэлж мэдэхгүй. За улс төржүүлээд одоо нэг янз бүрийн популизм ярьдаг улсууд их байна шүү дээ. Хэрвээ энэнгээр яваад байх юм бол мэдээж байдаг хүндэж таарна. 5 толгойн төмөр замыг том төслөөс нь авч Монгол улсын нүүрсний энэ том төслийг унгаах ийм хүртэл юм яригдчих шүү дээ. Тэгээ ийм одоо болчонгүй ийм жинхэнэ одоо ажил амьдралтай нийцээгүй ийм шийдвэрийн төлөө явж байгаа зогсож байгаа хүмүүст бол би харамсаж байна. Юмыг зогсооход бол ерөөсөө нэг 2 өдрийн дотор зогсооч болдог байхгүй. Тийм учраас тэр янз бүрийн ярьж байгаа улсуудад би бол бас хандаж хэлмээр байна. Нэг ядахтаа нэг компани удирдад үзээг улсад татвар төлөөгүй. Тэгээ ерөнхийдөө ерөөсөө үйлдвэр боцгож үдэг хүмүүс тийм ярьж яхад их муха сонсогддог байхгүй. Эвгүй юу ч мэдэхгүй хүмүүс нэг мэдэмх ирж яриад тэрийг дагаж ярьж байгаа улсуудыг харж хахад бас л нэг тийм одоо жагсаал магсаал дээр нь харж байхад бол ер нь одоо нэг тийм ягсандаа нэг тийм ажилгүйчгэд хайшаа тийм нэг тийм үйл үтэх улсуудыг хэлмээр байна. Үнэхээр юм хийдэг улсууднууд юм хийж л байгаа. Тэгээд эцэстэн дээр манай уурхаж хэлэхэд бол одоо ингээ таанаас гэсэн одоо өөрсдийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Байнга л одоо тэр нэг хэдэн улсуудад ингээ дээрхлүүд оромжуулж явахаар өөрсдөө нэгдээд эсрэг яг бодит байдлыг хэлэх хэрэгтэй шүү дээ. Хэдэн мянган хүнийг та нар ажилдаа болгосон, хэдэн одоо тэр бом төргийн татвар улсад төлсөн. Өнөөдөр уурхааны зогсчих юм бол Монгол бол ерөнхийдөө маш хүнд байдалд орно шүү дээ. Нүүрсээ олборлоод, баяжуулаад, Монголдо тээвэрлээд, хил давнуус тээвэрлээд, за хятадын талд нь тээвэрлэх, өртгийн зардлын, логистикийн зардлыг гаргаад танжийн бомб төрүүлж ирэхэд бол $127 орчим болж байгаа. Үүнийх нь $80 нь ерөөсөө цэвэр тээвэр логистикийн зардал. Тэгэхээр ерөөсөө нийт бүтээгдэхүүн өргөжих хүртэхийн бараг 3/2 нь тээвэр логистик болж байгаа. Тэгэхээр тээвэр логистик мэдээч одоо бизнес ухаанаараа бодох юм бол хамгийн өндөр одоо зардлыг эзэлж байгаа хэсэгтээ л бид нар одоо хамгийн өндөр таналт хийж чадна. Хамгийн өндөр өртгөө бууруулах боломж байгаа л гэж одоо логик ойлгогдож байгаа.
Тэр нь ч гэсэн одоо бас төмөр замыг ашиглалтанд оруулах цааталтаа байгаа төмөр замтай холболтын асуудлуудыг шийдэх, дээр нь транзитээр өнгөрч нэвтрэх асуудлуудыг шийдэх гэдэг асуудлуудыг бол маш олон жил ярьсан л да. Тэр бол үүнтэй холбоотой зардал буурах ямар боломж байна гэхэд наазах нь одоо Монголын талынхаа төмөр зам, хил дамсан төмөр замынхаа асуудлыг шийдвэл зүгээр бараг цагаар авахд нэг $15-аас $20 бол шууд өртөг буурах боломж байгаа. Эхний алх нь. За дээр нь 8 сард бүгд найрамд хятад улсын дарга ирээд одоо ерөнхийг ирээд зураад явхад бол Монголын одоо уул уурхайн бүтээгдэхүүн хятадын дэвсгэр нутгаар транзитээр өнгөрөөд явхад бол хятад үйлчилж байгаа тариф дээр 40% одоо хөнгөлөлт үзүүлнэ гэсэн одоо ийм их ерөнхий тохиролцоонд хүрсэн гэж би ойлгож байгаа. За тэр нь хэрэгжиж явах юм бол хятад улсыг дамжаад олон улсын зах зээлд одоо Япон, Солонгос одоо энэ тэхэг гэх мэтийн улс руу гарах гэж байгаа энэ нүүрс хятадаар дамжаад өнгөрөө тээвэрлэхэд бол бидний одоо зардал бол ганц модоос Чанжи хүртэл бол одоогийн байдлаар нэг $50 орчим болоод байна. Гэтэл 40% одоо хөнгөлөлт үзүүлнэ гэдэг чинь дахиад $20 өртгөө бууруулах боломж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн Монголын талынхаа төмөр зам, хил дамсан төмөр замаа шийдээд $20. Дээр нь тэр одоо урд хөрш маань үнэхээр одоо найрсаг харилцааныхаа хүрээнд энэ боломжийг олгож байгааг нь ашиглах юм бол дахиад $20 гэдэг чинь бараг $40 өртгөө бид нар бууруулах юм боломж бол харагдаад байгаа. Тэр боломжоо ашиглахгүй нь одоо бид нар шийдэхгүй улс төрчил шийдэх байх л та. Өнгөрсөн жил яг өдийд хогсчих нөөц $126 байсан байна. Энэ жил $98 болчих. Гэтэл яг энэ хогсчих нөөцийг гаргаж байгаа энержи ресурсын өөрийнх нь зардал нь одоо $100 давтсан байж шээ. Өөрөөр хэлбэл алдагталтайгаар зах зээлээ хадгалахын төлөө энэ компани ажиллаж байгаа гэж ойлгох шээ. Өөрөөр хэрэглэгчийн албаны гэсэн дахиад олж авах гэж байна шүү дээ, тийм ээ. Үний хувьд л дэлхийн зах зээл дээр нүүрсний он бол нийтээр унж байгаа. Алтан авагчтайгаа яриад бас хангалттай түвшинд байлгаж чадж байгаа. $32.6 орчим. Манай нүүрсний гэрээнүүд бол түүхийн нүүрсний хагас боловсруулсан эсвэл угаасны нүүрсний гэрээ бол биш. Амны нөхцлөөр зарагдаж байгаа. Харин манай нүүрс бол бусад компаниудын одоо нүүрснээс бага зэрэг одоо хямдхан гэх юм уу одоо нэг шалтгаан болохоор манайх гүнийг аль байгуулсан. Цагаан хатан дээр дунд нь буулгах тэр нэмэлт ажил хийгддэггүй гэсэн шууд хилээ гараад бодгаа гэсэн. Одоо жишээл өнөөдрийн байдал 5 толгой ямар байна гэхээр нүүрс их гаргаж байна. Тэгтээ ихэнх нь өрөнд явж байна. Өөрөөр мөнгө орж ирэхгүй байна. Монгол талдаа хийх боломжтой бүх зүйлийг бол манай компани, манай хамт олон бол интеграцчлаад энэ нэм үртэг шингээх бол ажлыг бол сүүлийн 5-6 жилийн хугацаанд хийхин төлөө бол зүтгэсэн юм аа. Дараачийн алхам юу байх вэ гэдэг одоо бидний төсөөлөл бол түрүүний дурдсанаар төдийлэн төлөөл бас ажиллаж байгаа. Түрүүний дурдсны дагуу бол энэ 5-7 тендерд орж байгаа энэ консорциум бол ерөөсөө энэ бизнес моделийг хэрэгжүүлэх гэсэн санал бол өгж байгаа байхгүй. Цаашид яах гэдэг чинь одоо энэ 5 толгой төслийг явуулъя гэсэн одоо нэг явж байгаа шүү дээ. Одоо ингэ сайхан сайд ахадсан нэг ажлын хэсэг байгаа. Тэрийг бол хамгийн гол бид шуурхаа явуулах хэрэгтэй. Тэгэхгүй энэ 5 жил ярьсан, бараг 10 жил ярьж байна. Энийг бид нар явуулахгүй бол өнөөдөр маш тийм зөв одоо орчин бүрдсэн. Гадаад хөрөнгө оруулагч нь олдсон байна. Зах зээл нь ч одоо авъя гэж яаж зарах марах олон нэг тохиролцоо бүрдсэн учраас энийг бол одоо аль болохоор хурд явуулах хэрэгтэй. Одоо ингээд царт ингэ зогсох юм бол 5-7-гийн төсөл дээр ажлын хэсгүүдийн тохиролцсон хэмжээнд энэ гэрээ одоо гар үсэг зурагдахгүй бол Шинхуа гэдэг одоо компани дахиж энэ төслийг сонирхож ирэхгүй. Сонирхож байсан P-Body гэдэг компани 4 сарын 1-ээс Монголоос гараад явсан. Тэгэхээр энэ одоо ингэ зогсох юм бол энэ дахиад 5 жил үргэлжлэл. Одоо дагуур нь юм уу хор уршиг нь дахиад 5 жил гэсэн бид нар 10 жил ганцхан төсөлтөй л одоо монголчууд зурлах нь шүү дээ. Энд чи дефолт болно шүү дээ. Бүр тэр эдийн засаг бүр сүүрэн гэсэн үг шүү дээ, тий. Жинхэнэ эдийн засаг гэдэг утгаараа. За амжиргаа нь бол байгаад байж болно. Амжиргаатай бай гэвэл амжиргаатай байгаад хөгжи, дэвжи эдийн засагтай бай гэвэл шууд явуулах хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулаад бас орлого улсын төсөвч мөнгө орно гэж байна. Энэ бол бүгдээрээ зогсно. Нэг ясандаа манай улсын төсөв нэг том нөх гараад ир. За мөн энийг дагаад бол маш олон хүн одоо тэгээд ажил хайсан хүмүүсийн итгэл найдвар одоо ирээдүгөө бодсон улсууд юм бүгдээрээ жоохон тийм унтрах байдал бол орох баг. Яамнаас бол ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Ажлын хэсэг маань бол дээд сайднараас бүрдсэн ажлын хэсэг, дор нь дэд ажлын хэсэг гэдэг нөгөө консорциумтай яриа хэлцээ явуулж байгаа ажлын хэсэг байгаа. За ер нь бол бид бол яг л энэ хуулийнхаа дагуу явж байгаа гэж бодож байгаа. Одоо засгийн газар дээр хэлцээ шийдийг гаргана. Тэгээд
улсын хурлаа танилцуулаад ийм л асуудал гэж бодож байна. Баялаг бүтээгчид Ковл Монголи чуулганы оролцогчдод мэдгэл хүргэж хатуу үг дуулгаад авсан юм. Уул уурхайн бизнес зөвхөн олборлоод тээвэрлээд цааш худалдаг төдий асуудал биш. Нэг уурхачны ард хоол хүнс, гутлах хувцас, угаалга цэвэрлэгээ, хот өдөөгийн тээвэрлэлтгээд 7-оос 12 ажлын байр бий болгож байдаг. Нийгмийн асар том ажил олгогч салбар болохыг баялаг бүтээгчид санууллаа. Уул уурхайн том төслүүдэд нэн даруй эхлүүлэхийг засаг төрөөсөн шаардлаа. Тэд улс төрчид нэмэр болдгоомаа гэхэд битгий саад болох шийдвэр гаргаа гэж хэлж байсан юм а. Ерөнхий сайд маань сая 4 сарын 4-нд маш сайхан мэдээлэл хийсэн. Үнэхээр бид бүхэн за одоо л улс минь урагшлах нь одоо л бид нар ажилтай орлоготой монголчууд болох нь гэж баярлж суусан. Гэтэл маргааш өглөө нь их хурлын дарга маань ямар мэдээлэл хийчихв те тэнд маш олон хөрөнгө оруулагч нар байсан. Одоо хэвлэл мэдээлэлээр бүгд л ярьж байна. Одоо гараа явчлаа гэд саяхан л бид нар хөрөнгө оруулагч нар орхио явчлаа ирээчээ гэж урьж исэн шүү дээ. А гэтэл хөрөнгө оруулъя гэд ирсэн хүмүүсээ яагаад бид нар зайл гэд хөөгөө явуулчихаа. Тэгэхээр энэ бол улс төрчдийн ийм явуургүй увайгүй байдал юм уу? Эсвэл энэ ганц нэг хүний хувийн сонирхол явагдаад байна уу гэж ард түмэн бол одоо өнөөдөр ийм нүдээр харж байна. Том төслүүд хөдөлгөөнд орохлоор чинь түүний тослон гүйцэтгэдэг манай үндэсний аж ахуйн нэгж тэр нөө дотоодын худалдан авалтан тэргээл бүх юм чи эдийн засаг өөрөө идэвхждэг ийм сайн талуудтай байна л да. 100 жилээ төмөр зам автсамаар тээвэрлээд ч яндашгүй нүүрсээ мөнгө болгож улсыгаа эдийн засаг ард түмнийхээ амьдралыг өөдөн татах цор ганц боломжийн өмнө монголчууд бид зогсож байна. Таван толгойд хөрөнгө оруулахаар саналаа тавьж шалгарсан хятадын Шинхua Energy, Японы Sumitomo бол дэлхийн хэмжээнд яригдах уул уурхайн салбарын топ тоглогчид. Тэд Монголын энержи ресурс компанийг зүгээр ч нэг сонгоогүй. Нүүрсний нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл холбогдох бүх дэд бүтцээ байгуулчихсан засаглал өндөртэй монголчуудын өөрсдийнх нь байгуулсан компани гэж үзснийх. Засгийн газраас тавьсан хөрөнгө оруулалт хийж урьдчилгаа төлбөр төлөх бүх болзлыг хөрөнгө оруулагчид хүлээн авч хөрөнгөө хийхэд бэлэн гэдгийг илэрхийлчихэд байна. Дор хаяж 4 тэрбум Америк доллар Монголын эдийн засагт оруулж 10 мянган хүн ажилтай орлоготой болох тооцоогоо дэлгээд байна. Монгол улс хөгжих нь 3 сая монгол хүний хүсэл. Хамгийн осолтой нь улсын сан хөмрөг булаасч салин тэтгэврээр тавих чадамжгүй болох ойрын аюул байгаа бол ердөө 2017 оноос Чингис бондын их хөрийг төлөх том үүрэг хариуцлага ойртож байна. Таван толгойд хөрөнгө оруулагчтай хийх Монгол улсын засгийн газрын хэлэлцээр амжилттай болох ирээдүйг Монголын ард түмэн тесэн ядан хүлээж суугааг улс төрчдөд дуулгаж энэ нэвтрүүлгийг өндөрлөё.